За та бүхэнд эерэг сөрөг тооны нэмэх хасах үйлдэлийг тэмдэг тоолоор ашиглан хэрхэн хийж болох талаар танилцуулъя. Эерэг сөрөг тооны тухайд бол бодит амьдрал дээр энэ эерэг сөрөг тоогоор тэмдэглэх тохиолдол хэрэгцээ шаардлага бол байдаг. Жишээлбэл одоо агаарын температурыг, өвлийн улирлын агаарын температурыг хасах, Цельсийн хасах градусаар илэрхийлж одоо тэмдэглэдэг. За эндээс үүдээд хүний амьдралд эерэг сөрөг тоонуудыг нэмэх хасах шаардлага олонтоо урган гардаг. За одоо энд эдгээр үйлдэлүүдийг тэмдэг тоолоорынхаа тусламжтайгаар хийж үзүүлье. За энийг хийхин өмнө нэг зүйлийг анхааруулъя. Нэмэх нэг, хасах нэг, хоёр нэрэхэд бол тэг болдог. Энийг тэг болохоос гэж нэрлэдэг. Тэг болохоос. Жишээлбэл энд 3 байлаа гэхэд, нэмэх 3 байлаа гэхэд үүн дээр тэг болохоос хэдийг ч нэмж болно. Өөрөөр хэлбэл 3 дээр тэгийг нэмэхэд 3 гэдэг тооны утга өөрчлөгдөхгүй гэдэг санаа бол их чухал байдаг. За ингээд эдгээр үйлдэлүүдийг хийж эхлэе. За нэмэх 3 дээр 2-ыг нэмнэ гэвэл 2-ыг ингэж авчиж нийлүүлнэ. За энэний дараа бол энэний үр дүн нь бол 5 болчих. Нэмэх 5. За дараа нь хасах 3. За хасах 3-ыг ингэж тэмдэглэнэ. Хасах 3-аас хасах 3 дээр хасах 2-ыг нэмсэн байна. За одоо ингэсний дараа бол үр дүн нь хасах 5 болж байна. За дараагийн үйлдэл бол нэмэх 6 дээр хасах 4-ыг нэмсэн байна. За нэмэх 6-гаад үрслэе. За ингээд нэмэх 6. За одоо хасах 4-ыг нэмж гин. Хасах 4-ыг нэмлээ. Одоо энэний үр дүнд энэ тэг болсон, энэ хоёр тэг болсон, энэ хоёр тэг болсон, энэ хоёр тэг болсон. Үлдсэн нь нэмэх 2 үлдэж байна. За ингээд хариу нь бол нэмэх 2 гэсэн хариу гарч байна. За дараагийн илэрхийлэл бол нэмэх 2 дээр нэмэх нь хасах 5 байна. За нэмэх 2-аад үрслэе. За дээр нь хасах 5-ыг нэмнэ гэхлээр ингэж нэмнэ. За энэ хоёр бол тэг болохоос учраас авчин тэг болсон гэсэн. Үлдсэн нь бол хасах 3 байна. За энэний үр дүн хасах 3. Өөрөөр хэлбэл нэмэх 2 дээр хасах 5-ыг нэмэхээр хасах 3 гарч байна. За дараагийн үйлдэлүүдийг гүйцэтгэе. Хасах үйлдэлүүд байна. За нэмэх 5-аас 3-ыг хассан байна. За нэмэх 5. Энэс 3-ыг хасъя. Ингээд үр дүн нь 2 гарч байна. Энэ бол нэмэх 2 гэсэн үг. За дараа нь 4-өөс 7-ыг хасж байна. Нэмэх 4-өөс 7-ыг хасж байна. За энэ 4-өөс бид 7-ыг хасах гэхээр хүрэлцэхгүй байгаа учраас одоо яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ тохиолдолд тгийг хичнээнийг л бол хичнээнийг нэмж болох учраас 3 ширхэг тэг нэмчихье. Энэний үр дүн бол 4 хэвээрээ байгаа. Одоо харин бид нар 7 нэмхийг авах боломжтой болчихж байгаа. 7 нэмхийг авчаар үр дүн нь хасах 3 гарч байна. За энэний хариу нь бол хасах 3 гарч байна. За дараагийн үйлдэлийг гүйцэтгэе. 3-аас хасах нь хасах 4. За 3-аад үрслэе. Нэмэх 3. Одоо хасах 4-ыг хаслаа. Бид нарт нэг ширхэгч хасах байхгүй байна. Энэ тохиолдолд яах вэ гэхээр 4 нь тэг нэмж болно. Тэг болохоос хэдийг ч нэмж болох учраас 4-ыг нэмчихье. За одоо хасах 4-ыг авахлаар энэ 4 хасгаа авчи. Үлдсэн нь нэмэх 7 болж. Тэгвэл 3-аас хасах 4-ыг хасахад нэмэх 7 гарах нэ. За дараагийн үйлдэл бол хасах 5-аас 2-ыг хасах юм байна. За хасах 5-аад үрслэе. За энэ бол хасах 5. Үүнээс хасах 2-ыг хасна. За энэ бидэрт байгаа учраас ингээ хасчлаа. Үр дүн нь хасах 3 гарч байна. За энэ мэдчилгээр эерэг сөрөг тооны нэмэх хасах үйлдэлийг тэмдэг тоолоор эдгээрийг ашиглаад гүйцэтгэх боломжтой. Хэрвээ ямар нэгэн байхгүй байгаа зүйлийг авах шаардлагатай бол тэг болохоосыг нэмж тавих замаар шаардлагатай зүйлээ гаргаж аваад авах. За нэмэх үйлдэлийг гүйцэтгэж явах үедээ тэг болохоосыг тэг гэж тооцоод хасах гэсэн энэ хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй.